Түүнийг Ган Баяр гэдэг 1996 онд төрсөн 29 настай Гремикс нэрээр өтөөд бичлэг хийдэг. Түүнийг 6 дугаар ангид байхад ээж нь физинд ашигладаг байсан Pentium 4 компьютер авч өгөөд гэртээ интернет тавилснаар интернеттэй холбоотой олон төрлийн зүйлсийг туршсаар Гремиксийн ютубер болох эхлэн тавигдсан. Тэрээр ютубээс олсон анхны цалин болох $100 авчгаад тухайн үедээ хамгийн үнэтэйдээ ордог хоолны газар ээжигээ дагуулж ороод хоолнд орж исэн. Энэ бол жаахан байсан Гремикст гайхалтай мэдрэмж байсан гэдгээ. Төрөл бүрийн бичлэгийг Гремикс сонирхолтой бөгөөд хөгжилтэй бүтээлч байдлаар хийдэг. 2025 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар түүний YouTube дэх дагагчдын тоо 1,430,000, харин Instagram-ийн Grimix байна албан ёсны хуудас нь 179,000 дагагчтай. Тэрээр Монгол үзэгчдэд зориулж контент хийж YouTube-ийн Golden Play ботоо авсан анхны монгол YouTuber юм а. Мөн тэрээр тоглоомын дэлгүүртэй. Дэлгүүр нь нээлттэйгээд 1 хоногийн дотор түүний дэлгүүрийн бүх тоглоом зарагдаж дууссан. Хүүхэд залуус түүнийг ямар хэмжээнд хүндэлж хайрладаг нь дээрх жижигхэн жишээнээс харагдаж байгаа юм а. Би офс суугаад ажилдаг ажил биш Монголд хөгжөхөд хэцүү гэж яригддаг ч гэсэн ютубер болохыг хүссэн. Саадбартаа тохиолдсон ч олон улсад мэргэжилт тооцогдох болсон ютубер болох боломжтойг монгол залууст харуулахыг хүссэн. Зорилго руугаа би алхамаар ойртож байна гэдэг түүний ярилцлагын хэсгээр мэдээлэл өндөрлөж байна. Та бүхэндээ Grimix-ийн талаар товчхон мэдээлэл хүргэлээ. Дараагийн бичлэгээр хэнийг яруулмаар байна доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.